хүүхдийн баяр бол манай Ховд аймагт маш сайхан тэмдэглэгдэж одоо өнгөрлөө. Өнгө үзэмжтэй хүмүүс, эцэг эхчүүд, хүүхэд багчууд маш одоо талархалтай хүлээж авлаа. Тэгэхээр хичнээн төгрөг хаанаас гарсан бэ? За наад чинь бол юу ясалта бид нар чинь бас одоо жилдээ нэг ганц болдог баярыг бас энэ жил бас арай бас өөр төвшөнд өөрмөц зохион байгуулъя гээд ажлын хэсэг бол гарсан. Тэгээд холбогдох байгууллагууд бол бас ажлын хэсэгт орсон байгаа. Тэгээд үүнийхээ хүрээнд ажлын хэсэг дээрээ ярилцаад бас энэ Ховд аймагт бас нэг үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр V-Stage Entertainment гэдэг компанид бол бас санал тавиад тэгээд одоо ийм юмнуудыг ингэж тохижуулъя, ингэж зохион байгуулъя гэдэг юмнууд ерөнхийдөө ажлын хэсэг дээрээ шийдэгдээд тэгээд явсан байгаа. Хэдэн төгрөгийн төсвөр? 10 хэдэн сая төгрөгийн нийлүү байсан да. 17-8 сая төгрөг байсан баг. Нэг өдрийн арга хэмжээ тийм ээ?